Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Өнөөдөр Монголын бүх хүмүүс азтан болоосоо гэсэн өрөөлөөр өнөөдрийнх нэвтрүүлгийг эхлэе. Азийг атгандаа гэсэн өрөөнд дээр өгдөг үндэсний лотерейнуудын дугаар эхэлж байна. Бүгд хамтдаа 4 дэгийнхэн тоглолтод анхаарлаа хандуулцгаая. За 4 дэгийнхэн тоглолт бол онцлог. Та бүхэн Азийн 4 тоог тэгээс 9-ийн хооронд сонгох хэрэгтэй байгаа. За тэгээд 3 дугаар зэргийн хонжуур дээр таны 4 тоо таарах юм бол та 500 төгрөгөөр оролцсон байна уу? 20 мянган төгрөгөөр оролцсон байна уу? Хэдэн ч төгрөгөөр оролцсон байж магадгүй. Тэр үнийн дүнг тань 500 дахин өргөх юм байна. За тэгвэл 2 дугаар зэргийн машин дээр таны язан төгрөг таарах юм бол таны тасалбар худалдаа авсан үнэлгээг 1000 дахин өргөх хэрэгтэй байгаа. Хэрвээ таарвал дөрөвдөө яг дараадын дагуу байх ёстой. За 1-р зэргийн хонжуур дээр таарах юм бол таны бооцоо 2000 дахин үржигдэх ийм онцлогтой. За дэлхийд дахинаа мэддэг 4 дэгэн төгрөгийг бол маш сайн мэддэг 642. Үндэсний лотерей бол орон оронд байдаг томоохон хөгжөлтэй орнууд ялангуяа байдаг. Ийм лотерей байгаа. За хамгийн ихний дугаарыг харцгаая. 9891. Магадгүй таны машины дугаар 9891. Тэгээд та үндэсний лотерей 4 дэд оролцсон бол та азтан болж байна. За тэгвэл 2 дугаар зэргийн хонжуур дээр 3 за 5 7 4. 3 5 7 4. За 1-р зэргийн хонжуур дээр 3 7 тэг 3 7 тэг. Ингээд та азтан болж байна гэсэн үг. Таны бооцоо маш их өсөж байгаа гэдэгт би найдаж байна. За бүгдээрээ хамтдаа 6 дигийнхэн тоглолтод анхаарлаа хандуулцгаая. 6 ди бол тэгээс 9-ийн хооронд 6 тоог та бүхэн сонгох хэрэгтэй байгаа. Тэгээс 9-ийн хооронд 6 тоо. Мөн адиляг дараатын дагуу гарч ирсэн дараалалаараа таны бичсэн дараал таарах хэрэгтэй байгаа. За хамгийн ихний тоо 3 гэсэн тоо гарч ирсэн байна. 3-ын тоо. За үндэсний лотерей бол Монголд анх удаанаа хийгдэж байгаа. Хамгийн шудраг та бүгдийн нүдэн дээр азийн тоонууд дээр гарч ирэх болно. За 3 гэсэн тоо гарч ирсэн байна. 33 гэсэн тоо гарч ирсэн байна үзэгчтэй. Ингээд та 1500 төгрөгийн азтан болж байна. 1500 төгрөгийн азтан болж байна. За дараагийн тоо 5 гэсэн тоо гарч ирсэн байна. 5-ын тоо гарч ирсэн байна. Ингээд та 1500 төгрөг одсон байсан бол 3 дахь тоо гарч ирснээр 15000 төгрөгийн азтан болж байна. За дараагийн тоо 8-ын тоо гарч ирж байна үзэгчтэй. Ингээд та 150,000 төгрөгийн азтан болж байна. 3 5 8. За та 6 дэх төрөл өөрийнхөө он сар төрсөн он сарыг хийж болно. За өөрсдийнхөө гэр бүлийн тоог, за тэгээд таныг ямар тоо ивэж байдгийг, Азийн бурхан ямар тоог танд зөвлөж байна. Тэр тоонуудаа хийх боломжтой. 5 дахь тоо 2-ын тоо гарч ирлээ. Ингээд та сая 500 мянган төгрөгийн азтан болж байна. 6 дэх сая 500 мянган төгрөгийн азтан бол 2 тодорсон байгаа. За 6 дахь тоо гарч ирснээр та за гайхалтай үнэхээр гоё азийн тоо гарч ирсэн байна. 6 дахь тоо гарч ирснээр та 50 сая төгрөгийн азтан болж байна. 33 58 22 гэж уншиж болно. 335 822 гэж уншиж болно. Та яаж ч энэхүү азийн дугаараа сонгох боломжтой байгаа. 3 5 8 2 2 мөн л азийн дугаар байлаа. За бүгдээрээ 642-т анхаарлаа хандуулцгаая. 1-ээс 42 гэсэн цифруудыг та бүхэнд өргөжлүүлэн харуулъя. За таны бүх тоонууд 1-ээс 42-ийн хооронд бүх тоо байгаа гэдгийг бид бүхэн харуулж байгаа юм шүү. За ингээд тоглолтод нь оролцгаая. 120 сая төгрөгийн шагналын сантай үндэсний лотерейн их гарын тоглолт гэж нэрлэж болно. Гэхдээ 4 дэгэн тоглолт орж ирснээс хойш ерөнхийдөө их гарын тоглолт гэж нэрлэхээ болж байгаа. Ягаад гэвэл та 4 дэгэн тоглолтын дээр хэдэн ч төгрөг хожих боломжтой. Та хэдэн ч төгрөгөөр оролцох боломжтой гэсэн үг. За хамгийн ихний тоо 19 гэсэн тоо гарч ирсэн байна. 19. Та бүхэн асууж тодруулах зүйл байх юм бол дорх гарч байгаа утас руу утастаа асуугаараа ажлын цагаар утастаараа гэхдээ ажлын цагаар утастаараа яг одоо бол ажлын цаг тартсан байгаа. За өнөөдрийнхөө дугаараа үзэж чадаагүй бол маргааш 25 дугаар суулгаас шууд давтан үзүүлэх боломжтой байгаа. Давтлын та бүхэн үзэх боломжтой. Мөн өнөөдөр сонин дээр өнөөдрийн Азийн тохирлууд гарч байгаа. Өдөр болгон гарна. 2 дахь дөрөвт хагасанд явагддаг үндэсний лотерейн 642-ын тоглолт үргэлжилж байна. Хамгийн ихний тоо 19, дараагийн тоо 41, дараагийн тоо 31 гэсэн тоо гарч ирсэн байна. За дараагийн тоо 34-ийн тоо гарч ирлээ. Ингээд та 4 тоо таарснаар 642 дээр 20,000 төгрөгийн азтан болно.
994-оор оролцсон тоглолтод үндэсний лотерейд оролцдог. Тэгвэл та 994-өө та 20,000 төгрөг олгосон байна. 5 дахь тоо гарч ирснээр 12-ын тоо байна. Ингээд та 900,000 төгрөгийн азтан болж байна. За ингээд 6 дахь тоо гарч ирснээр та 120 сая төгрөгийн азтан болох юм аа. 19, 41, 31, 34, 12. 6 дахь тоо 16 гэсэн тоо гарч ирсэн байна. Ингээд энэ 6 тоог та өөр хазын дугаарыг болгоод үндэсний лотерейд оролцох юм бол та 120 сая төгрөг төгрөгөөр хожиж байна. За хэрвээ нэг тоо дутчлаа гэж байвал ордуулах нэг тоог буюу танд мөн тоглолтыг танд илүү үр өгөөжтэй болгохын тулд бонус оног оруулж өгж байгаа. Энэ бол 35 гэсэн тоо гарч ирсэн байна өнөөдрийн бонус оноо. Ингээд та үндэсний лотерейн азтан буюу саятан болж байна. За ингээд үндэсний лотерейтойгоо үргэлж хамтаагаараа үзэгчтэй өнөөдрийн азтангууд маш ихээр тодорсон гэдэгт итгэлтэй байна. Азыг атгандаа гэсэн өрөөнд дээр явагддаг үндэсний лотерейнуудын дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей